Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр урвалын энэтэлбийн өөрчлөлтийг тооцож сурья. Бид өмнөх хичээлээрээ энэтэлбийн зарим өөрчлөлтүүдийн талаар үзсэн. Өнөөдрийн хичээлээрээ саармагчхийн, уусхын, атомчлагдахын, гидратчхийн энэтэлбийн өөрчлөлтүүдийг судлая. Саармагч хурал гэдэг маань хүчил суурийн хооронд явагдах хурал байгаа. Саармагч хуралаар 1 моль ус үүсэх үеийн энэтэлбийн өөрчлөлтийг саармагчхийн энэтэлбийн өөрчлөлт гэх нь байна. 1 моль химийн бодисыг усанд уусгаж хязгааргүй шингэрүүлсэн уусмал үүсэх үеийн энэтэлбийн өөрчлөлтийг уусхын стандарт энэтэлбийн өөрчлөлт гэнэ. Стандарт төлөвт байгаа элементийг 1 моль хийн төлөвтэй атом шилжүүлэх үеийн энэтэлбийн өөрчлөлтийг атомчлагдахын стандарт энэтэлбийн өөрчлөлт гэнэ. 1 моль хий байдалтай жижиг хэсгийг хязгааргүй хэмжээний усанд уусгах үеийн энэтэлбийн өөрчлөлтийг гидратчхийн стандарт энэтэлбийн өөрчлөлт гэнэ. За энэ энэтэлбийн өөрчлөлтүүдэд дэлгэрүүлээд үзье. Саармагчгийн энэтэлбий. За энд 2 саармагч хурал явагдсан байна. Натрийн гидроксидыг хөхрийн хүчилтэй уралд оруулсан байна. Мөн нөгөө урал нь натрийн гидроксидыг давсны хүчилтэй уралд оруулсан байна. Хүчил суурийн саармагч хуралаар дулаан ялгардаг. Ийм учраас саармагчгийн энэтэлбийн утга нь бол сөрөг байна. Саармагч хуралын үед ус дөрвчийн ион ба гидроксидын ионы хооронд ус үүсэх урал үүсдэг. Уралд оролцоогүй металлын болон хүчлийн үлдэгдлийн ионууд нь хөндлөнгийн ионууд юм. Иймд саармагчгийн энэтэлбийн өөрчлөлтүүд нь хоорондоо ойролцоо утгатай байдаг. Уусхын энэтэлбийн өөрчлөлтийн талаар дэлгэрүүлж үзье. За натрийн хлоридыг уусгасан байна. Энэ урал дээр натрийн хлоридын уусах процессыг загварчилж үзүүлсэн байна. Уусах үзэгдэл нь 2 үндсэн шатыг дамжин явагдана. Нэгт нь ууссан бодисд химийн холбоо тасарч ион үүснэ. За энд ион үүссэн байна. Хадуу төлөвт байсан натрийн хлоридыг уусгахад натрийн ба хлорийн ион үүссэн байна. Хоёрдугаарт нь ионууд усны молекултай холбогдож гидратчих хуралд орно. За загварчилсан зураг дээр харцгай цөмөрөө хатуу төлөвт байгаа бодисыг уусгахад эхлээд ионууд үүсгэнэ. За үүссэн ионуудыг усны молекулууд хүрээлээд гидратчих нь. Хатуу бодис үүсэхдаа ион үүсгэж байгаа энэ процессыг маань талас дорн торын диссоц гэж нэрлэдэг. Тийм учраас уусхын энэтэлбий нь бол талас дорн торын диссоцийн энэтэлбий ба гидратчхийн энэтэлбийн нийлбэртэй тэнцүү юм аа. Шатхын стандарт энэтэлбийн өөрчлөлтийг ашиглан урвалын стандарт энэтэлбийн өөрчлөлтийг тооцсон байна. Эндээс харахад бол их бодисуудын шатхын стандарт энэтэлбийн өөрчлөлт нь их бодисоос бүтээгдэхүүн үүсэх урвалын стандарт энэтэлбийн өөрчлөлт ба бүтээгдэхүүн бодисын шатхын стандарт энэтэлбийн өөрчлөлтийн нийлбэртэй тэнцүү байна. Үүсвэрийн стандарт энэтэлбийн өөрчлөлтийг ашиглан урвалын стандарт энэтэлбийн өөрчлөлтийг тооцъё. Энэ циклээс харахад бол стандарт төлөвт буй элементүүдээс бүтээгдэхүүн үүсэх энэтэлбийн өөрчлөлт нь их бодисын үүсхийн болон шатхын стандарт энэтэлбийн өөрчлөлтийн нийлбэртэй тэнцүү байна. За энэ цикл дээр харъя. Энд бол химийн урал явагдсан байна. Химийн урал нь завсрын бүтээгдэхүүн үүсгэн 2 шатыг дамжин явагдсан байна. Их болон бүтээгдэхүүн бодисын төлөв байдал нь ижил тохиолдолд завсрын шатыг дамжин явагдсан урвалуудын нийлбэртэй тэнцүү байх нэ. Урвалын стандарт энэтэлбийн өөрчлөлтийг олохдоо дараах алхмыг баримтлана. Нэгт нь энергийн өөрчлөлтийг нь олох гэж буй химийн урвалынхаа тэгштэглийг бичнэ. Хоёрдугаарт нь өгөгдсөн энэтэлбийн өөрчлөлтүүдийг ашиглан Гэсийн хуулийн цикл байгуулна. Гуравдугаарт цикл тохирох коэффициентууд химийн тэмдгийг бичиж урвалын энэтэлбийн өөрчлөлтийг ялган тэмдэглэнэ. Дөрөвдүгээрт нь химийн урвалын явагдах чиглэлийг зөв ялган тэмдэглэсэн эсхийг нягтлж шалгана. Тавдугаарт нь Гэсийн хуулийн цикл тохирох энэтэлбийн өөрчлөлтийн нийлбэрийг бичиж тоон утгыг орлуулан бодолт хийнэ. За одоо бүгдээрээ жишээ бодлогон дээр бодъё. Дараах урвалын стандарт энэтэлбийн өөрчлөлтийг ашиглан кальцийн оксид үүсгэхийн стандарт энэтэлбийн өөрчлөлтийг тооцоолно гэсэн бодлого байна. За ингээд 3 урвалын энэтэлбийнүүд өгөгдсөн байна. Эхлээд олох гэж байгаа урвалынхаа тэгштэглийг бичнэ. 1 моль бодис үүсгэхээр тооцоолж олох ёстой ийм урвалыг
Бутархай тоогоор тэнцвүүлнэ. Урвалын өгөгдлөөс харахад 2 дугаар тэгштгэл буюу кальциас хүчлэг орчинд кальцийн нэм 2 цэнэгтэй унс төрөгчийн унс чад тэгштгэлийг бичсэн байна. Дараагийн тэгштгэл нь бол эндээс кальцийн оксид хүчлэг орчинд кальцийн нэмэх 2 цэнэгтэй ион болон усыг үүсгэсэн байна. За энэ хоёр тэгштгэлийн зөрүүнөөс харахад бол кальцийн ионуудаа хасчих юм бол энэ ус төрөгч хүчил төрөштэй урвалд ороод ус үүсэх урвалын тэгштгэл байна. Коэффициент болон энтальпинуудыг бичиж өгөх хэрэгтэй. Дандаа 1 молоор явагдсан урвал байгаа учраас коэффициентийг бол ашиглахгүй байна. За энтальпинуудаа тэмдэглэж өгье. Энэ урвал нь 2 дугаар урвал учраас энтальпиг нь дельта H 2-ыг тэмдэглэсэн байна. Энд бол ус үүсэх урвал гэж үзсэн учраас дельта H 1-ийг тэмдэглэсэн байна. Энд л дельта H 3-ыг тэмдэглэсэн байна. За ингээд циклээс харахад бол кальцийн оксидын үүсгийн энтальпи 3 дугаар урвалын энтальпийн нийлбэр 2-ыг хооронд нь нэмэхэд 1 ба 2 дугаар урвалын нийлбэртэй тэнцүү байх нь. Бусад 3 энтальпийн утгууд өгөгдсөн учраас кальцийн оксидын үүсгийн энтальпиг олохдоо 1 2 дугаар урвалын энтальпийн нийлбэрээс 3 дугаар урвалын энтальпиг хасаж өгнэ. Ингээд тоон утгуудыг орлуулад бодолт хийхэд хасах 636,183 кJ моль гэсэн кальцийн оксидын үүсгэн стандарт энтальпиг оллоо. Бодлого 2. Америкийн үүсгэн стандарт энтальпийн өөрчлөлт нь хасах 46,19 кJ молийн хасахныг зэрэгт. Азот ба ус төрчхийн холбооны диссоциацийн энтальпи харгалзан нэмэх 945 кJ молийн хасахныг зэрэгт. 436 кJ молийн хасахныг зэрэгт байдаг бол NH холбооны дундаж энтальпийн өөрчлөлтийг олно гэсэн бодлого өгсөн байна. За бодолтыг хийсэн байна. Эхлээд циклийн бичин ямар урвал явагдсан бэ гэхлээр азот ус төрч хоёрын хооронд амиг үүсэх урвал явагдсан. Урвалын тэгштгэлийн бичиж энд бол үүсгийн энтальпийн утга хэрэгтэй. За мөн урвалд орсон коэффициентүүдийг өмнө тавьсан байна. Циклээс харахад амикийн болон NH холбооны энтальпийн нийлбэр нь азот болон ус төрөгчийн диссоциацийн энтальпийн нийлбэртэй тэнцүү байх нэ. Диссоциацийн энтальпийн нийлбэрийг атомчлалтын энтальпийн нийлбэр гэж мөн бичиж болно. NH холбооны энтальпиг олох гэж байгаа учраас үүсгийн энтальпийн нийлбэрээс азот ус төрөгчийн атомчлалтын энтальпийн нийлбэрийг хасаж бодно. Та бүхэндээ амжилт хүсье. Их бүхий, бага бүхий гэсэн үгээр өнөөдрийнхээ хичээлийг дуусгая.